хэлмээр байна л да. Ер нь бол эхний ээлжинд хариуцлагын тухай манайхан бас сая нэлээ ярьлаа. Сайд ч гэсэн зүгээр хүнд үед одоо яаж хариуцлагатай ажиллаж исэн, яаж Монгол орныг одоо энэ эрчим хүчний хүндрэлтэй үеэс аварсан бгээд энэ талаар бол ярьж байна л да. Гэхдээ өнөөдөр бид нар энэ хариуцлагын талаас нь биш, одоо ажиллаж байгаа хүмүүсийн сахилга хариуцлага талаас нь бол нэлээд анхаарч бэлтгэл ажлыг хангах ёстой гэж миний хувьд бол бодож байгаа юм л да. Өөрөөр хэлэх юм бол одоо ажиллаж байгаа үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг яаж нэмэгдүүлэх вэ? Тойгног тоног төхөөрөмжийг яаж боловсронгуй болгох вэ? Одоо орж ирж байгаа энэ олон санхүүгийн хүүсүүдийг яаж зөв ашиглах вэ? Нэгэнт эрчим хүч хүрхгүй байгаа, хүрэлцэхгүй байгаа газрууд руу анхаарлаа хандуулахаас гадна одоо эрчим хүч нь хүрэлцээтэй байгаа хэрнээ ирээдүйд дутагдах гэж байгаа тэр газрууд руугаа яаж анхаарлаа хандуулах юм бэ гэдэг чиглэлээр бас энэ бодлого дээр тодорхой зүйлийг тусгах хэрэгтэй байхаа гэж ингэж бодож байгаамаа. Би ямар жишээ хэлэх гэж байна вэ гэхээр жишээлх юм бол эрчим хүчний хуультай, бодлоготой байдаг. Бидний энэ хэрэгжилт нь ямар байна вэ гэхээр бол үндсэндээ хэрэгжилт нь хангалтгүй байна гэдэг дүгнэлтийг өнөөдөр хэлэх гээд байна л да. Ямар учраас гэвэл жишээлбэл одоо дулааны 70 садгын дулааны станцыг бид нар санаж байгаа. Дархны шарын голын дулааны станцын шинжилгээг бас санаж байгаа. Бүхэл юмыг шинээр хийгээд одоо сайхан болгоно гэсэн буцаад бүгдөө одоо өнөөдөр татаас орчихсон хэвийн хэмжээндээ байдаг ийм л тогтцоонд яваад байгаа. Тэгэхээр бид нар хийж байгаа юмныхаа өрөө шиг нэмэгдүүлэх тал дээр цаашдаа анхаараач гэдэг нэг юм хэлмээр байна. Хоёрдугаарт нь бол одоо жишээлх юм бол айл өрхүүдийг урьдчилсан төлбөр тооцоотой тоолоор нь шилжүүлнэ гэдэг асуудал яригдсан. Гэтэл энэ асуудал нь эхэлж яригдж байгаа сүүлдээ бол болчихсон. Тухайлбал одоо дарханд бол яаж яах гэхээр энэ одоо нөгөө эрчим хүчний байгууллагуудад ашиггүй мгинлээ тэгэхээр нь болцсон гэж. Тийм учраас бол бид нар энэ үр ашигтай байдаг энэ тогтолцоонуудыг засгийн газрын төвшөнд дээр, салбарын төвшөндөө тэр авч хэрэгжүүлж эхний ээлжинд энийг хөвшил болгох, хүн үр ашигтай одоо эрчим хүчээ цахилгаан дулаанаа хэрэглэдэг болгох чиглэсэн ийм бодлого бас хэрэгтэй байгаамаа. За гуравт нь би ямар санал хэлэх гэж нүгээр бол түрүүн би хэллээ. Тэр нь одоо байгаа хүчин чадал нь хүрэлцээд байгаа газруудынхаа тухай бол онцгойлон дурдсангүй гэж. Тухайлбал би дархны тухай хэлэх гээд байна л да. Дархны дулааны 2 дахь их усрын талаар бол сүүлийн одоо нэг 10 гаруй жил ярьж байгаа юм л да, 15 6 жил. Үндсэндээ бид нар энэ одоо Улаанбаатар хотын ажил ачааллыг багасгах. За 2 дахь хот гэдэг утгаараа аж үйлдвэрийн 2 дахь хотыг одоо сайн шин дархан гэдэг юм ингээд бий болгоё гэвэл энд байгаа эрчим хүчнийхээ хүүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр бас энэ тодорхой бодлого болж суулгах ёстой шүү. Явцын дунд энэ хэлцүүлгийн явцад бол дархан эрдэнэт чойволсон гэдэг юм уу энэ томоохон хотцгойрын газруудын дулааны цахилгааны их хүүсвэрүүдийг бас найдвартай болгож тэнд бий болгох үйлдвэрлэл үйлчилгээнд нь бол тодорхой хөнгөлт үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэдэг дээр бас анхаарлаа хандуулахыг би хүсэж байна. Ингээд энэ тогтоолын төслийг бол дэмжиж яах гэдгийг илэрхийлье.